Төсвийн тухай төсвийн төсөөлөл төсвийн хүрээний мэдээлэлтэй холбогдлолтой 3 асуулт асууя. За энэ гадаад зээлэгтэй холбогдлолтой асуудал чухал байсан. Тэгээд ингээд бас орхиж болохгүй хаа гэж бодож байна. Тэгээд ерөнхий сайдаас тодруулъя. Яг гишүүд бас одоо өргөн бариад явахаар бас асуудлууд бас үүсэж байгаа байж магадгүй. Тэгэхээр шуурхай гормоор байдаг юм уу? Богино хугацаанд засгийн газраас санал бас оруулж ирээд тодорхой саяхан бас гишүүдийн дэмжих байгаа асуудлуудыг хасдаг юм уу? Ингээ оруулж ирээд бас явах энэ хувилбар байж болох уу? Энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг эхлээд тодруулъя. За хоёр дахь нь инхвер сайд бол хөдөө аж ахуйн сайдаас асуух гэдэг юм. Дотоодын бүтээгдэхүүнийхээ өсөлтийг бид нар 2027 онд 5.8%, 2028 онд 6%, 2029 онд 6.3%-аар тооцсон байгаа. За энэ жилийн дотоодын бүтээгдэхүүний өсөлтөнд хөдөө аж ахуйн салбарын оруулсан хувь нэмэр нэлээдгүй бас байсан. За гэхдээ энэ нь бол одоо бидний одоо бүтээмж үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарсан ийм савлгаал үндсэндээ энэ салбарт яваад байна л да. 2021 онд хөдөө аж ахуйн салбарын дотоодын нөхцөлөд үзүүлсэн хэмжээ хасах 5.5 байжгаад 22 онд 12, 23 онд хасах 8.9, 24 онд хасах 28.7, 25 онд болохоор 33.2 болж ингэж өссөн байна. Тэгэхээр сүүлийн 5 жилд гээд ингээ харахад жилийн дотор гэхэд ингээ хасах 5.5-аас бараг 30 хэдэн хувь руу ингээ савлж байгаа энэ салбарын одоо үндсэндээ өсөлт. Тэгээ гол шалтгаан бол одоо зуудын эрсдэл, за мөн одоо газар тариалангийн салбарт ургацсан хэмжээтэй хамааралтай байгаад байна. Тэгэхээр энэ дотоодын бүтээгдэхүүний өсөлтөд энэ салбаруудын оруулж байгаа энэ хувь нэмэр тогтвортой байдал үүнтэй холбогдлолтой одоо судалгаанууд дээр ямар байр суурьтай байгаа вэ? Ирэх жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын одоо энэ өсөлтийг тогтвортойгоор хадгалж явах гэдэг дээр ямар тооцооллууд хийсэн бэ? За өргөн агуулгаараа бид бүхэн нэг хүнд ногд дотоодын бүтээгдэхүүнээ нэг $15,000 хүргүүл Монгол улс нэлээд одоо бас уламжийн эдийн засгтай ийм улс болно гэдэг зорилт тавиад явж байгаа. Тэгэхээр энэ хизээ энэ $15,000 хүрэх зорилт хангагдах вэ? За энэ одоо бас зорилттой чиглэсэн зүйлүүд бас явах хэрэгтэй. За хоёр дахь нь цалин улс тэтгэврийн асуудал орон нутгаар явхад бол хамгийн их одоо бас яригдж байгаа юм сэдв байгаа. Шинэ засгийн газар бас үүн дээр тодорхой бас шийдлүүд гаргаад байгаа боломжтой одоо тааруулаад ажиллаж байгаад бол бас талархалтай байна. Ирэх 3 жилд цалин улс болон тэтгэвртэй холбогдлолтой ямар өөрчлөлтүүдийг бас төсөөлсөн байгаа вэ? Ялангуяа бол үндсэндээ одоо хэрэглээний үнийн өсөлтийг бол 27 онд 7%, 28 онд 6%, 29 онд 5% байна гэж инфляцийг үндсэндээ бол тодорхойлсон байна. Тэгэхээр хуулиараа инфляцтай уялдуулж бас нэмэгдүүлэх тухай агуулгууд бас байгаа. Тэгэхээр энэ өсөлтийг бас хадгалах чиглэл дээр нэг талдаа урсгал зардал нэмэгдэх эрсдэл, нөгөө талдаа бидний бас одоо хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай энэ үнийн өсөлтийг бас одоо дагсан ийм одоо бас боломжуудыг нэмдүүлээд явах шаардлагууд бас байна гэдгийг бас нэмээд асууя. За тэгээд энэ хөдөө аж ахуйн салбар дээр одоо бид бүхэн бүтээмжийн тухай, тогтвортой байдлын тухай ярихгүй бол бас болохгүй байна. Эхлүүлсэн хөтөлбөрүүд ингээд дөнгөж эхлүүлчихэд орхиод байна. Зуудын эрсдлийг даван туулах зорилготой шинэ оршоо хөдөлгөөн 5 их найдыг малчтад гаргая гэдэг юм зорилт тавьсан. Өнөөдөр 1 их найдтай хүрээгүй байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг энэ чинь тодорхой судалгаа тооцооллууд нарийн юмнууд хийж ээж энэ одоо эдийн засгийн өсөлтөд энэ салбарын явсантай хэмжээг нэмэгдүүлэх ийм зорилго бас хангахгүй байх эрсдлүүд бас үүсэх гээд байна. Тэгээ ингээд зуднаас хамаарсан одоо ургацын байдал одоо тухайн одоо жилийнхаа хур вороо одоо нөхцөл байдлаас ингээ хамаарсан ийм байдалтай ингээ явхаар цаад агуулгаараа бол энэ салбарт бас нэлээд хохиролтой байгаад байна. Тэгээ энийг яаж тооцсон бэ? За Монгол Улсын ерөнхий сайд Нямсрын учрал хариулна. За гадаад зээлийн ашиглалтай холбогдуулаад их хурлын гишүүд бас цаг үе мэдэрсэн энэ зээлийнхаа их үүсвэрийг одоо ашиглая гэдэг зорилгоор гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хуулийг өргөн барьж хилцүүлсэн. Тэгээ үнэхээр бас цаг үе мэдэрсэн хууль байсан. Гисэн хэдий сая бол одоо эцсийн хилцүүлэг дээр дэмжигдсэнгүй. Тэгэхээр зарим одоо төслүүд байна. Их үүсвэрийн толгом тодорхой за ирэх одоо 2 жилийн хугацаанд одоо дуусах бололцоотой ийм төслүүд. Тэгэхээр бид энэ дээр дахиж ажиллаад за их хурлд одоо өргөн мэдүүлэхээр ажиллая. За үүн дээр бол нэг заалтыг бол бас зайлшгүй оруулах хэрэгтэй юм билээ. Энэ бол цаашдаа ер нь гадаад зээл тусламжийг энэ хөгжлийн банкар дамжуулах энэ нөхцөлийг бол бүрдүүлэх хэрэгтэй. Тийм учраас
энэ зохицуултыг хийж чадвал цаашаа одоо хөгжлийн банк өөрөө гадаад зээлийг хариуцаад ингээд ажиллах болцоо бол бүрэн бас бүрдэх болов гэж харж байгаа. За таны сая хэлсэн эдийн засгийн өсөлт бол бид хамгийн одоо боломжит хэмжээнд эдийн засгийн өсөлтийг таамаглаж байна. 6.8% гарсан. Энэ жилийнх бол үүнээс бол хөдөө аж ахуй салбар бол 2.91%-ийг бүрдүүлсэн юм билээ. Тэгэхээр мэдээж яг бусад салбартаа харьцуулахад бол хөдөө аж ахуйн салбар өөр эрсдэлтэй салбар. Тэр хэлбэлцэж идэг. Энэ одоо цагууртай бас мэдээж холбоотойгоор ингээд хэлбэлцэж идэг учраас энэ их эрсдэлтэй салбар. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хийж ирж байсан ажлуудаа бол мэдээж өргөжүүлнэ. Сая одоо тариалангийн одоо цаг хугацаатай холбогдуулаад шатгууны хангамжийг ч гэсэн одоо нэмэгдүүлээд ингээд шийдвэрлээд одоо асуудлуудыг шийдээ явж байгаа гэдгийг бас танд хэлье. За үүн дээр бол инх 2 сар нэмж хариулах баг. За тэтгэвэр тэтгэмжтэй болон цалин өсөлттэй холбоотой асуудал дээр бараг 30 гаруй хууль байна. Энэ цалин өсөлтийг тогтоож байгаа. Их хурлаар хууль гаргаад цалин өсөлт тогтоождог. За ингээд их хурлын тамгын газар нэг өөр цалинтай, засгийн газрыг хэрэглэх газар нэг өөр цалинтай. За төрийн албан агч нар юм ялгаатай цалинтай ийм байдалтайгаас болоод их хурлаар төсөв нэмлээгээ сая багш хэмжээний асуудал шиг юм болно. Юудаж богино хугацаанд багш хэмжээний асуудлыг шийдвэрлэсэй идэж болоо төсөв дээр их ачаал ирж байгаа. Тэгэхээр бид энэ гадаад зээл тусламжийн хуулиас гадна бол энэ цалин өссийг шийдвэрлээд байгаа 30 гаруй хуулийг өөрчлөх шаардлага бол байна гэж харж байна. За хэрвээ төсөв тодгосон тохиолдолд бол энэ цалин өссний асуудлыг дагалдуулаад өргөн барина. За тэтгэвэр тэтгэмжийг бол индекс чинь одоо нэмэх, инфляцтай уялдуулж нэмэх энэ хууль эрх зүйн орчингоо тодорхой болгоно. Тэгж байж одоо энэ За нэмэлт асуултанд санд гүчээр сайд нэмж хариулъя. За инквайр сайд Шадар сайд инквайр Жаданбын инквайр гэж сайд хариулна. За дэлхийн улс орнууд эрчим хүч хүн соёл дээр л төвлөрөн анхаарч хамгийн их инфляц мэдрэг нийгмийн амьдрал нөлөөлж байгаа хоёр том салбар. За манай хөдөө аж ахуйд Монгол улсын одоо дотоодын бүтээгдэхүүний 11% буюу 8 их нийтэд үйлдвэрлэл явуулж байгаа. Хамгийн их ажлын байр бий болгож байгаа. Хамгийн баялагын хуваарлтыг олонд хүргэж чадж байгаа юм салбар. Өнгөрсөн хугацаанд засгийн газраас явуулсан бодлогууд одоо амжилттай хэрэгжсэн. Сүүлийн 15 жилийн хугацааны хамгийн өндөр өсөлт буюу хөдөө аж ахуйн салбар өсөлт 37% өндөр өсөлтийг үзүүлсэн. Энэ улсын хурлаас баталсан энэ зорилт хөтөлбөрүүдийн үр дүн. Олон 10 шинэ үйлдвэрүүд, шинэ бүтээгдэхүүн бий болсон. За энийг олон баталгаажлуудаас Евразийн зах зээл рүү гарах чөлөө худалдааны хилцээрийг баталсан. Энэ бол энэ салбарыг одоо цаашид одоо шинэ зах зээл гарах. За гүйцээж хариулъя. Энэ Евразийн зах зээл бол манай хөдөө аж ахуйн үйлдвэрийн салбарт их томоохон бодлогын дэмжлэг болно. Буюу шинэ зах зээл тэлнэ. За нөгөө талаараа хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа энэ хөдөө гэрээдийн орлогыг энэ хөтөлбөрүүд бол бодиттой дэмжсэн байна. Хөдөөгийн орлогын өрхүүдийн орлого бол 10-аас дээш бор өссөн. За сүүлийн 2 жил бол мал бүхэн иргэдийн орлого бол хамгийн өндөр өсч, мал махны үн, ноос нуулрын үн өссөн. За хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн одоо албан хаагчдын цалин бол 20-40% нэмэгдэл авч байгаа. Энэтэй холбоотойгоор бол орон нутгийн амьдрал нэлээд эрэг өөрчлөлтүүд гарч байна. За цаашдаа бол энэ хүнсний хувьсгал атрын дөрвдүрээ энэ улам одоо үргэлжлүүлэх. Үүн дотор малын эрүүл мэндийн асуудлыг онцгой одоо анхаарах чухал болж байна. За ингээд одоо чөлөөт хилцээрүүд гадаад зах зээлийг дэмжих, урамшуулах, тэрийг гадаад худалдаанд учирж байгаа саад дотгорыг арилгах юм бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттай энэ чөлөөлье гэсэн засгийн газрын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа. За ган хүлэг гишүүн тодруулъя. Хизээ нөгөө нэг 10-15 мянга гэдэг зорилттой хүрэх вэ гэдэг дээр бас ерөнхий төсөөллийг бас сонсё. Хөдөө аж ахуйн салбарын хувьд хэд их юм савлгаатай байгаад байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бид нэр яаж чадахгүй, зодын эрсдлийг яаж чадахгүй гэж бас байж болохгүй хаа гэж бодож байна.
Тэгэхээр энэ эрсдлийг ер нь цаашдын төсөөлөлдөө яаж тусгаж байна гэдэг юм бас тодорхой асуулт асуугаад байгаа. Ерөнхий бас хариулаад байна. Жилдээ л бид нэг 8-9 саяар ингээ малаа алдаад байхаар яг хөө малчны тэр чинь одоо мал хоргож байгаа асуудал биш байгаа дээ шүү дээ. Чи бүхэл дүнгээрээ дотоодын нөхцөл бүтээгдэхүүнд үзүүлж байгаа асар их хэмжээний одоо бид нар тодорхой энэ боломжийг эрсдлийн улмаас ингээ алдаад байна. Тэгэхээр энэ эрсдлийг хамгаалах бас тодорхой хөтөлбөрүүдэд бас бүтэн явуулж чадахгүй байна. Тэгээ энийг ингээд бас цаашдаа ерөнхийдөө ингээд тусгасан тодорхой тоо баримт мэдээлүүд байвал тэрийгээ яг тодорхой хэлж өгөөч л гэдэг ийм асуулт байгаа юм л да. За зочин танилцуулъя. Отхон дангар их сургуулийн хууль зүйн сургуулийн 1-р курсын багш оюутнууд улсын хурлын үйл ажиллагаатай болон төрийн ордонтой танилцж байна. За та бүхэндээ сургуулийн өндөр амжилтыг хүсье өрөөё. За Шадар сайд Жаданбын инх хоёр хариулъя. За 25-ны гүйцэлээр дотоодын бүтээгдэхүүн нэг хүн ногдох орлого $7,380 ам төрсөн. Бид $300 дээрээс гараанаас эхэлж ирсэн бол өнөөдөр $7,380 ам төрсөн. Дундаж хөгжилтэй орн болсон. Энэ бол бас чамлахааргүй том өндөр амжилт. 29 онд гэхэд бид нэг хүн ногдох орлогыг $10,000 хүргэх юм зорилттой ажиллаж байна. Энэ бол бүрэн биелэх болцоотой гэж үзэж байгаа. Нэг хүн ногдох дотоодын бүтээгдэхүүн 10,000 төгрөснээр амьдралын чанар эрс өөрчлөлт гарна. За Монгол улсын зээл зэрэгэл бол дахин одоо 2 түвшнээр ахих, үүнтэй холбоотой зээлийн хүү буурах, цалингийн өсвөл багаар утгад өнөөгийн түвшнээс 60% өсөх, өрхийн орлого нэмэгдэх, за гадаадын шууд хөрөнгө оруулалт 3 дахин өсөх, дэд бүтц сайжрна гэсэн ийм тооцоонууд хийгдэж байгаа. Эрсдэлтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд бид тэжээлийн аж ахуй За нэмж хариулъя. тэжээлийн үйлдвэрлэл, тэжээлийн таримлыг нэлээд нэвтрүүлсэн, дурчсан, үр дүн их сайн гарсан. Нэг үе бодвол тэжээл тарьдаг зөвхөн байгалийн бэлчээрт найтгаа болсон. Таримл бэлчээрийн ургамлууд олон газар таригдж байна. Нөөц сайн бүрдэж байна. Сүүлийн одоо 2 жилийн байдлаар ихэд үндсэндээ малын зүү бус, малын хорогт эрс багасчлаа шүү дээ. Өмнө саяар гардаг гэсэн бол одоо тэжээдэг болцсон, тэжээгээд аваад гардаг болцсон. Нөгөө тал экспортыг дэмжсэнтэй холбоотойгоор мал махан бүтээгдэхүүний экспорт одоо сүүлийн 3 жил $300 сая дээш гарлаа. Энэ нь бол хөдөө иргэдийн орлого, мал бүхэн иргэдийн амьдралыг дэтгэсэн их том бодлого байлаа. За мөн одоо түүх эдэн боловсруулалтын төвшинг сайжруулсан. Ялангуяа ноолуур дээр хийсэн бодлого үр дүн хүрсэж ноолуурын хүн одоо дотооддоо өндөр тогтдог, эцсийн бүтээгдэхүүнээ дотооддоо боловсруулдаг юм чадвар нэмэгдсэн гэх мэт үр дүнгууд байна. За Нацагт оржийн Батцанбөр